Одоо энэ ард иргэдийнхаа хүсэл тэмүүллийг ирээдүйн хойч үеийнхаа итгэл үнэмшлийг тээж орж ирсэн гишүүд энд сууж гэнэ гэж бодож байгаа. Бид бас амаргүй нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа тав хүмүүс маань мэдж байгаа. Ковидын үед ямар их одоо хүнд нөхцөлд ард түмнээрээ байлаа. Одоо бас эдийн засгаа босгох гээд энэ асуудлуудаа шийдэх гээд явж байгаа. Тэгвэл хэд хэдэн зүйл дээр анхаармаар байна. Нэгдүгээр энэ одоо бүс нутаг олон улсын геополитикийн нөхцөл байдал улам эдрээтэй инх тайван аюулгүй байдал тогтворгүй эмзэг болж байна. Улс төр нийгэм эдийн засгийн үйл явцууд тодорхойгүй бөгөөд мухардмал байдалд орж байна. Хаа сайгүй. Хөгжингүү улс орнуудын сэтгэлгээ, соёлын цаашлах юм бол мэдээлэл технологи хиймэл оюун ухааны давалгаанд хөгжиж байгаа жижиг буура улс орнууд цохигдох, нэрвэгдэх ийм эрсдлүүд бий болж байна. Том улс гүрнүүдийн геостратегийн байр суурь бас одоо тодорхойгүй таахын аргагүй нөхцөл байдалд явж байгаа. Энэ нөхцөлд монголчууд та бүхэн гэж биднээс асууж байна. Нарийн ярих юм бол бидний одоо энэ улс их орны торгон хилийг тогсож байна. Монголчуудаа гэж. Төрийн бодлогын хар хайрцгийг бас тогсож байна. Шийдвэр гаргач та. Монгол хүн бүрийн одоо оюун санааг бас тогсож байна. Монголчуудаа та нар юу бодож байна? Юу сэтгэж байна? Яаж цаашаа энэ хурдтай өөрчлөгдөж байгаа хөвсөн одоо өөрчлөгдөж байгаа ертөнц дэлхийд амьдарч аж төрж орж. За нэмэлт 1 минут өгье. Гэдэг ийм асуултын тэмдгүүд хаа сайгүй биднийг тогсож байна. Тэгэхээр бид ив нэгдэлтэй энэ улс орноо авч явах зайлшгүй шаардлага. Төрийн түвшээ гэдэг бол бүхнийг мэдгч биш. Бүхнийг үгүйсгч биш. Би одоо энэ танхимд одоо шинэ улсын хурлын энэ чуулган танхимд бол ерөнхийдөө сүүлийн чуулган эслээс хойш ажиглах маягтай байгаа. Тэгвэл зарим зүйл дээр гэрийн одоо эзэгтэй шиг эсвэл айлын нөхөр шиг аашилж байгаа энэ улс төрийн хандлагууд бол арай хэтэрч байна. Гэрийн хүн биш төрийн хүн болсон гэдгээ, төрийн түвшээ болсон гэдгээ зарим нь жоохон ойлгож ухаарч энэ улс орны нэгдмэл эрх ашиг нийтлэг үнэт зүйлтэй холбоотой асуудал дээр жоохон бодлоготой хандахгүй болвол иймэрхүү байдлаар цаашаа яваад хувийн эрх ашиг жижигхэн амбиц улс төрийн одоо жижиг тоглолт болгож улс орныг хуваадаг, талцуулдаг, гадна дотны нөлөөнд давтдаг, ард түмнийг төөрөгдүүлдэг, амьдрал ахуйд нь сөргөөр нөлөөлдөг ийм уваагүй үйлдэлүүд бол одоо бас байж болохгүй.